Бид энэ хэсгээр слайд зүүн буюу слайдыг томруулж харах гэсэн ойлголтыг үзэх болно. За энд би нэг байгууллагын mock-up буюу үзүүлэх загварын зургийг PowerPoint слайд руу оруулж ирсэн байна. За энэ зураг дээр байгаа зүйл дээр товшоход тэр товшсон хэсэг нь томрох боломжийг энд оруулж өгсөн байгаа. Өмнөх 7 хоногт бид нар summary zoom, section zoom гэсэн ойлголтуудыг үзсэн. Харин одоо бид slide zoom гэсэн ойлголтын тухай үзэх гэж байна. За энд байгаа зүйлүүдээс жишээлбэл нэрийн хуудас дээр маузны сумыг авчиж товшъё. За томорч ирж байна. Цагаад нэг товшвол эргээд хэвийн байдалд орж байна. А4 бичгийн цаас дээр товшвол томорч харагдаж байна. Дахиад нэг товшвол хэвэндээ орж байна. За тэр танилцуулгын CD дээр товшъё. Facebook пэйж дэх танилцуулгын видео шторк тоглогдож эхэлж байгаа нь харагдаж байна. Дуу хөгжимтэйгээ хамт ороод ирсэн тоглогдож байна. За дахиад нэг товшъё. Буцаад хэвийн байдалтай орж байна. За ийм байдлаар найзуудаа PowerPoint програм дээр яг Prezi програм шиг татаж томруулдаг маш сайхан презентац, видео хичээл, цахим хичээл хийх боломжтой нь энд харагдлаа. За одоо бүгдээрээ яаж хийхийг алхамаар үзье. За энд YouTube дээр тавигдсан миний хичээлүүд, зөвлөгөөнүүд ихэвчлэн PowerPoint 2019 програм дээр хийгдсэн тул та болж өгвөл PowerPoint 2019-ийг олж компьютертаа суулгаарай. За хамгийн эхлээд blank хоосон слайд үүсгэе. PMDI байгууллагын mock-up буюу үзүүлэх загвар зургийг оруулж ирж байна. Би урьдчилаад зургийн програмын тусламжтайгаар зарим хэрэгтэй хэсгүүдийг бэлдээ тавьчихсан байгаа. За хоёр дахь шинэ blank слайд үүсгэе. Эхлээд нэрийн хуудас дээр давшихад томорч байсан. Ийм учраас нэрийн хуудсыг энэ blank слайд руу оруулж өгье. За слайд дүүрэн байхаар хэмжээг нь томсгож өгч байна. За тэгээд эхнийхээ слайд руу очиод insert хийснээс zoom гэсэн айконы доош харсан жижигхэн хуралжин дээр товшъё. За эндээс бид нар slide zoom гэсэн командыг сонгох хэрэгтэй байна. За энд аль слайдыг томруулахыг асуусан нэмэлт сонгох гарч ирэнгүүт томруулах слайдаа заагаад өгчнө. За тэгээд insert тавчийг товшлоо. За томруулах слайд бүхий хүрээ миний үндсэн слайд дээр ороод ирсэн харагдаж байна. Зөвгөөд нэрийн хуудас бүхий зургийн хэсэг дээр хэмжээгээр нь таарахаар байрлуулж тавина. За энд цаад background-ыг авна гэвэл format tab дээр товшоод zoom background гэсэн мөр дээр товшноо. За тэгээд хэмжээг нь shift данга багасгаад яг адил хэмжээтэй тааруулж байна. За ингээд таарсан болсон гэж үзвэл маусны тавчийг суллаад энд нэг return to zoom гэсэн идэвхжүүлгийг бас идэвхжүүлж өгөх хэрэгтэй. Нэг товшоод томроод буцаад нэг товшоход хэвийн байдалд орох ёстой. Үүнийг return to zoom гэсэн идэвхжүүлгээр хийдэг. За одоо slide show гэсэн айкон дээр товшиж ажиллаж байгаа хэсгийг үзье. За нэрийн хуудас дээр нэг товшлоо. За томорч ирж байна. Дахиад нэг товшлоо. Хэвэндээ буцаад орж байна. За одоо A4 цаас дээр юу бичсэнийг харах хэрэгтэй гэж үзье. Хоёр дахь хоосон бланкийг үүсгэлээ. За ийшээ би бэлтжигсэн логог оруулж ирж байна. Зураг байдлаар оруулж ирж байна. За тэр дээрх нь байрлуулад одоо бэлтсэн текстээ оруулж ирэх хэрэгтэй байна. Текстийн эхний хэсгийг оруулж ирье. Текст бүхлээрээ багтахгүй тул дараа нь өөр нэг бланк үүсгээд үлдсэн хоёр дахь хэсгийг оруулж ирэх хэрэгтэй. За эхний хэсгийг нь оруулж ирээд голлуулж байрлуулад хамгийн эхний слайд руу эргэж очиод insert хийснээс slide zoom командыг ажилууллаа. За аль
слайдыг томруулах тэр слайдаа зааж өгөөд insert товчийг тавшина. За энд A4 цаасан дээр энэ лого текстийг none shape хэв загварын тусламжтайгаар нууж өгье. Өөрөөр A4 цаасаа цавцгаан цаас болгоё. Инхийн тулд insert гэснээс shapes дэлгэдэг зэсийг ашиглана. За shape дэлгэдэг зэснээс rectangle гэсэн хэвийг сонгож байна. За ингээд нуух хэсгээ дөрвөлжлөөд хөгцсөнхөр дэвсгэртэй болсон байна. Style гэдэг хэсгээс цагаан дэвсгэрийг сонголоо. За одоо бид цагаан A4 цаастаа боллоо. Энд хар зураасан хүрээг арилгах хэрэгтэй байна. За хар зураасан хүрээг арилгахын тулд shape outline гэсэн хэсгээс no outline гэсэн командыг сонгож өгөхөд хар зураасан хүрээ байхгүй болсон харагдаж байна. За одоо зум хийх слайдын хэсэг дээр авчиж тавих боломжтой боллоо. За ингийн тулд эхлээд background-ыг авна. Format tab дээр тавшиж zoom background командыг ажиллуулж background-ыг авлаа. За дан лого болон текст болсон харагдаж байна. Цагаан цаасан дээр авчиж жижигрүүлж тавья. За энэ сая үсгсэн shape буюу хэв загварыг лого текстийн цаана гаргах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол текст маань харагдахгүй байна. За ингийн тулд shape-ээ сонгоод format tab дээр тавшиж send backward гэсэн командыг ажиллуулнаа. За одоо лого текстийн хүрээ маань гараад ирсэн харагдаж байна. Лого текстийн хүрээг аваачиж зөөж хөдөлгөхөд улаан тосрохоо зараасаар зэрэгцүүлж тавих боломжийг харуулсан байна. Зүүн талд нь улаан тосрохоо зураасыг цаасны ирмэгт чадвараар аваачиж тавих хэрэгтэй. За одоо хоёр дахь текстийн хэсгийг zoom слайд байдлаар оруулж өгье. Insert zoom slide командыг ажиллуулад за слайд сонгоод өчнө. Background-ыг авлаа. Зөөж авчиж зүүн ирмэгтэй чацууллаа. Хэмжээг нь масглаа. Баруун ирмэгтэй чацууллаа. За ингээд оруулсан хоёр текстийн маань хэсгүүд зүүн ирмгээр зэрэгцсэн хэсгийг шалгаад зэрэгцээг бол зэрэгцүүлж өгөөрэй. За мөн формат тав дээр товшоод retain to zoom гэж идэвхжүүлгээ. Энэ хоёр текстийн хэсэгтээ идэвхжүүлж өгөхөө мартуу. За идэвхжүүлээд өгсөн бол slide show гэсэн товч дээр тавшиж шалгаж үзье. За эхний хэсэгтээ тавчлаа. Лого уулын эхний текст томроод гараад ирж байна. Товчлоо. Хэвэндээ буцаад орж байна. Хоёр дахь текстийн хэсгээр товчлоо. За маш сайхан цэвэрхэн гарч ирж байна. За буцаад товчлоо. За ийм байдлаар текстийг оруулж болж байна. За одоо видео яаж оруулахыг харъя. Одоо CD-ний шошго дээр товшоход PMDI байгууллагын маань Facebook дэх видео танилцуулгын шторк ажиллах ёстой. За энийг хэрхэн хийхийг үзье. За мэдээж шинээр болон слайд үсгээд бэлтгэсэн видео шторко оруулж ирнэ. За энэ хэмжээг слайдын хэмжээгээр нь томруулж өгөх хэрэгтэй. За мөн шууд тоглохдохоор тохируулга хийж өгөх хэрэгтэй. Инхийн тулд playback tab дээр товшоод start мөрөнд автоматар гэсэн төлөвийг сонгоод өгчээ. За бас нэг зүйл хийх хэрэгтэй байна. Format tab дээр товшоод poster frame гэсэн дэлгэдэг цэснээс image from file гэсэн мөрийг ажиллуулъя. Видео шторкийн нүүр зургийг бэлтжсэн байгаа. Түүнийгээ сонголоо. За ингээд боллоо гэж үзвэл эхний слайд руу эргэж очие. Insert tab дээр товшлоо. Zoom slide гэсэн командыг ажиллууллаа. За ингээд сая оруулсан видео слайдаа сонгоод Insert тавчийг товшлоо. За видео шторк маань ороод ирсэн харагдаж байна. Format tab дээр товшоод zoom background-ыг ажиллуулж дэвсгэрийг авлаа. За одоо CD-ний cover дээр авчиж цацуулж тавья.
хэмжээг нь багасгах хэрэгтэй. Сайн харагдахгүй байна. Доод гүгчийн тусламжтайгаар ажлын талбарын харагдцыг томруулж өгч болно. За яг сайхан тэгээд хуучин тэр шавшиг буюу дөрвөлжин дээр нь давхцуулж, чацуулж хийж өглөө. Формат tab дээр товшиж Return to Zoom гэсэн идэвхжүүлэхээ мартуу. За ингээ боллоо гэж үзвэл Slide Show гэсэн айкон дээр товшиж ажиллаж үзье. За танилцуулга нь гарч байна, ажиллаж байна. За ийм байдлаар найзуудаа энэсгээр бид нар Zoom Slide гэсэн функцийн тусламжтайгаар хэрхэн байгууллагын үзүүлэх загварыг сонирхолтой хийж болохыг үзэж дууслаа.